Анхаарал тавьсанд баярлалаа. Золоо шоуийг subscribe-аар дэмжээрэй. За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. За тэгээ Золоо шоуын шинэ дугаар хүргэж өгөхөд бэлэн болж байна. Тэгээ өнөөдрийн маань зочин бас маш сонирхолтой хүн байгаа. За тэгээд залуу артист Сето сайн баяр байгаа. За шинэ оны минь төргий. Шинэ оны минь тавьж гисэн шинэ оны минь. За баярлалаа. Зарим сонсогч нар бол энийг асууж ирсэн. Гэхдээ яг Сетогийн нэрний утга нь бол ер нь өөрийн чинь болон гурван дүүгийн чинь эхний нэрний өсгүүд байгаа. Харин Мостэй виски гэд никнеймийг ханаас яаж юм нэг сонгосон юм? Мостэй виски юу? Энийг болохоор би яг миний хувийн бодол би амьдралыг ингээ хүмүүс ингээ шоо хайдаг гэж хэлдэг шүү дээ. Миний бодлоор амьдрал амар нэг кино үзчихсэн юм аа нөгөө Itaewon гэдэг класс лөө. Itaewon класс Netflix дээр гарч байсан. Би өөрөө үзээгүй гэхдээ ямар ч тэр мэдж байгаа. Тэрэн дээр нэг юу байдаг хөөхгүй. Аав нь хүүгээ хүү нь ингээд буруу юм хийцэн. Тэгээд зөв юм ч хэлээ мэдэхгүй. Тэгээд аав нь ингээ хүүтэй сөөж өгөөд ямар байна гэсэн чинь юу амттай байна гэд зөв юм ийвэл ингээд сөөж амттай байдیں۔ Уухад амттай байдیں۔ Ингээд дараа нь аав нь асарсан хүүхдэн шоронгоос гарч ирээд дахиад уусан чинь гашуун байна гэдэг төгөхгүй. Тэгээ энэс бодоод би амьдралыг архитай зөөрлөөд амьдралыг тэгээ зарим уухтаа зарим үед ингээ амьдрал гоё байдаг, зарим үед муухай байдаг. Архич гэсэн зарим үед аухар гоё байдаг, зарим үед аухар муухай байдаг гэж бодоод тэгээд энэ зөөрлсөн. Тэгээд мөстэй виски гэдэг нь яаж байгаа гэхээр хүмүүс амьдрал хэрэг арих юм бол миний амьдрал виски байна. Арай дээр арай дээгүүр амьдрна, чанартай амьдрна гэсэн үг. Бас амар гоё зөөрлөл байна. Ер нь анх алкогол хэдэн настайдаа амсч үзсэн бэ? Би бол нэг 10 яг жинхнээсээ бол нэг 14 15 таатай байхаа. Хамгийн анх амсч үзсэн юм бол би бараг нэг 7 8 настайдаа манай гэрийнхэн явж агаад манай гэрийнхэн тоглоал маа гэд надад нэг пив өгчээсэн. Манай хамаатны хамаах ээлж мэж. Яг тэгэхэд бол нэг тийм байна. Тий, ерөнхийдөө бол тгээ ойлгож байгаа. Тэгээ гэрийнх нь өгөнгүүд чинь тэр чинь бас зүгээр л нэг тийм шалгаадж байгаа юм шиг бас нэг жоохон ойлгомжгүй шүү дээ, тий. Яг ингээд тэр ингээд найзуудтайгаа хамт тий алкогол хэрэглэж үзсэн хизээ үзсэн тэр ямар за тэр одоо яанаад маа гэр. За тэр болохоор нэг 16 17 таа байхад л байна да. Найзтайгаа дээд нэг тийм 16 17 таа л юм. Тэгээ би бас нэг юм анзаараад байгаа. Би өөрөө нэг Европт амьдарсан болохоор яг зарим эцэг эхийн бас хүмүүсээс шалтгаалаад гэхдээ ер нь Польш ч юм уу Германд ч юм уу ер нь бол эцэг эхчүүд хүүхэд нэг 13 14-өөс байхдаа жоохон одоо хоол идэхтэй жишээ нь гэртээ ингээд дар суудаг. Тэгэнгүүт хүүхдтэй нэг устай холиод өгөөд зүгээр нэг аав ээжтэйгээ хамт зарим юмыг одоо эхлүүлсэн зүг гэж боддог. Тэр талаар чи ер нь юу гэж бодож байна? Би ер нь бол тэгж боддоо шүү дээ. Угаасаа том болоод ингээд хэрэглэх нь тодорхой шүү дээ. Тийм болохоор ээж аав нь багт нь хүүхдтэй ингээд зөв зохистой хэрэглээ гэдгийг тайлбарлаад өгөөд тэгээд багтаа ингээд зөв зохистой хэрэглээ гэдгийг мэдсэн өсчих юм бол томроод гайгүй болно шүү дээ. Тэгэхгүй юу ч мэдэхгүй явж байгаа томроод гинт архинд орсон хүмүүс байдаг шүү дээ. Харин тийм. Би бас яг энэ дээр бол яг санал нийлж байгаа. За тэгээд карантинаар Сето Discord-оор найзуудтайгаа болон сонсогч нартайгаа кино үзэж байгаа гэж сонссон. Ер нь ямар яг чиний карантины үеэр үзсэн хамгийн супер кинонууд ер нь ямар кинонууд байсан бэ? Хамгийн супер кино гэх юм бол би сүүлд эхлээд яасан Анна 2019 гэдэг нэг кино байгаа. Тэрэн дээр нэг Орсын тагнуулч эмэгтэй талаар гардаг. Тэр болохоор миний бүр ингээд тархи задлаад бүр ингээд зүгээр л ингэж нэг хүн чигээр алхаж ийснаа тэр нь чигээр алхсан биш хойшоо явж исэн бааш таарч мараа мэдэхгүй юу ч болоод байгаа мэдэхгүй ингээд толгой дэлбэлэх гээд амар толгой ажилласан кино. Би ерөөхдөө тиймэрхүү кино үзэх дуртай.
Тэгээд тэр Аннагаас өөр кинонод байна уу? Бас Аннаас өөр кино гэх юм бол тэгээд тэгэхэд Discord-оор үзсэн кинонод нэг холигтой кинонод байгаагүй. Би тэгтээ юуг л бид нар сүүлдээ Discord-оор кино үзэх биш нэг аимшиг өгүүлэг сонсдог болсон. Эс аудиогийн Эсав тийм аимшиг өгүүлэг сонсдог. Тэр нэр өгүүлэгүүд бүгдээрээ л гоё байсан. чи бас нөгөө юу CS:GO тоглож байгаа тэгэнгүүт нь хідэнээс Discord дээр яг сонсогч найз нартайгаа хамт кино ч юм уу эсвэл тэр аимшигын өгүүлэг сонсъё гэж бодсон. Тэгээд энэ одоо карантин үеэр яг тиймэрхүү яг онлайнаар бие биентэйгээ хамтдаа юм сонсох үзэг бол надад гой санагдаж байна л да. Аа. Тэгээ карантинаар тэг хийц хурж байгаа л тэгэл за өмнө нэг би нэг Discord мэдгүй байсан. Тэгэл зөөрөжсэн маань энэ Discord ашигладаг гэхээр нүдсэн чи ингэ тийм байна гэл. Тэгэл за би ер нь яагаад ингэ сонсогчтойгоо ингэ найз байж болохгүй гэж бодоол. Нэг нь сонсдог, нөгөөх нь ингээд нэг нь фэн, нөгөөх нь ингээд шүтэн тийм би зүгээр гоё найзууд бай ингээд энэ харилцаатай бай гэл. Тэгэл Discord нийцсэн. Тэгээ Discord дээр ер нь хэр байнга одоо тийм одоо хамт сонсох тийм ивентүүд хийж байна. Би сүүлийн үед эхлээд жоохон ихтэй байсан өмнө жилийн 11 12 сард. Одоо болохоор нөгөө би цомгийн ажилд орсон байгаа. Тэгээд ерөөхдөө Discord руу орж иж чадахгүй л. Зөв. Чи ер нь чамайг анх яг ингээд 2018 онд дуу яг хий гэж зорж байхад ер нь тэр үед анх дэмжижсэн хүмүүстэй одоо хэр холбоотой байгаа вэ? Холбоотой юм ер нь холбоотой байгаа. Тэгээ заримаас нь тэгээд амьдралын шаардлагаар ингээд ингэсэн. Ер нь бол хинхтэй холбоотой байгаа шүү. Намайг бол найзуудад дэмждэг байсан тий. Анх угаасаа яг альва юм ингээ эхлүүлэнгүүд нь яг дэмжиж байгаа хүмүүс яг ингээ бүр дотны найзууд тэгээд гэр бүл байдаг л да. Альва юмд. За тэгээд зарим үзэгчдээс энэ асуултыг асуусан би бас өөрөө сонирхож байгаа. Чи бол өмнө ярилцлаган дээр бол яг Big G-ийн Монгол рэперийг сонсоод ер нь хипхопд орсон гэж хэлсэн. Яагаад 2018 онд за би ер нь рэп артист болъё гэж шийдсэн бэ? Би өмнө нь бол зүгээр рэпийн би үзэл үг бичдэг л хүүхдээс. Тэгээд 2018 оны 11 сард Wandeboгийн анхны зүйлс хийжсэн. Trapping гэдэг. Тэрийг сонсоод ямар надад бүр амар гоё мэдрэмж өгсөн байхгүй юу? Тэр доо. Trapping бүр амар on air бас таа байна. Тэгээд тэр хоёр надад бүр амар гоё мэдрэмж өгөөд за би ер нь ингээд дуу хийх юм байна. Амар гоё санагдчихна гэ. Тэгэл тэр хоёртой холбоо яриад тэгэл дууж гисэн. Тэгэхээр яг 2018 бол яг өөрөө дууж ирсэн. Гэхдээ үг бич яг хэр удаан үг биччихсэн? 2018 гэхээр чинь би чинь 10 дугаар анги байсан. Тэгээд Рэп тэмбэ чинь 7 жил өмнө гэхээр чинь нэг 6-7 жил үг бичсэн байна. Би нэг 4-5 дахаар ангиас хойш үг бичсэн байт. Тэгэхээр нь яг юу гэвэл чи яг 2018 онд яг ингээд рэп болохоос өмнө баг 7-8 жил ер нь бол үг бичээд тийм өөрийгөө ингээ хөгжүүлж исэн байна тийм ээ. Тийм одоо тэрний ашгаар тэрний нэг буйнаар ч юм уу би бол одоогийн юунд үгээрээ нэг доор авахгүй гэж бодож байгаа. Тэгээ би яг чиний дуунуудыг яг сонсоод надад амар тийм юу тэгээ тэр нэг 7-8 жилийн яг үг бичих тийм туршлага байгаад л байна л да. Ягаад гэвэл одоо дууны бүтцүүд чинь ялангуяа амар тийм юу чамин юмнуудтай гах. Жишээлбэл нэг I love you дээр тэнцээч яг 12 сарыг уучлаарай 12 сарыг мөн бас тэ ингээд сараар нь ингээд цаг урсж байгааг ингээд амар гоё зөөрлж байгаа хгүй тэ. Тэгэнгүүт нь бас чиний юунууд амар тийм яг нүдэн дээр кино үзэж байгаа ш тийм дур зүрэг өрнөтөд байгаа та хайлж байгаа шоколад
Тэгээд тэр автоматаас аваагүй бамбар хүн болгон яг ингээд төсөөлөх боломжтой тийм амар тэр надад бол амар таалагдсан. Баярлаа. Тэгээд угаасаа нөгөө юу штэ. Одоо угаасаа үгэн дээр их юм болов бас нэг ах нь штэ. Цаадах чинь бас угаасаа үг мөг сайтай. Тэгээл цаадахны чинь тэгээл ихлүүлсэн юмар нь би одоо явж байгаа. Тэгээд үг мөг нь бас надад байгаа ах гэж бодчих штэ. Тэгсэто ер нь чиний хамгийн богино хугацаанд бүтчихсэн дуу мөн хамгийн удаан бүтчихсэн дуу чинь ер нь ямар вэ? Хамгийн богино хугацаанд бүтсэн гэх юм бол би тамхилах зургийг гэж хэлнэ. Эвдэрхийн MP3. Тэр бол за өсрөөл нэг 20 минутанд бүтцсэн. Хоолой бичигдээд бүх юм дуусаад үг нь бичигдээ хоолой бичигдээд 20 минутанд би тэрийг хамгийн удаан гэх юм бол за хамгийн удаан гэх юм бол баг Monster Live-ийн тэр хоёр дуу юм байна. Monster Live юу? Тий. Хэр удаан биччихсэн юм? Удаан гэх юм бол тэр чинь надад ингээд би баг сар бичсэн баха. Тэгээд би ерөөхдөө ял тийгш нэг удаан орооцолтой байхыг хүсдэггүй дуутай. Тэгээ орооцолчих юм бол мэдрэмж нь алга болчихдээ юм шиг санагдсан. Тэгээд ерөөхдөө бол дуу хийгээд нэг 3 өдөр болчих юм бол хайчдаг талтай. Чиний ер нь дуу хийх үгээ бичих ер нь процесс үйл явц нь ер нь ямар байдаг юм? Эхлээд аяа сонсдог. Эхлээд мэдрэмж байгаа штэ. Тэгээ мэдрэмжээ одоо би ямар байна гэж мэдрэмжээ нэг өөртөөгөө ярьчаал. За гоё мэдрэмжтэй байх юм бол гоё аяа сонсдог. Эсвэл жоохон таар байх юм бол нэг эмо аяа сонсдог ч юм уу. Тэгж аяа сонсчоо дараа нь нэг зүр холболтуудаа бичтэй. Цаасан дээр ингэсэн гээл. Тэгээ холболтуудаа бичээ тэрнээсээ ингээд тэр холболт дээрээ дөрөөлөөд өмнөх үгнүүдийн зөөгөө тавьчихдаг. Тэгээд бас нөгөө флоу олохын тулд утсан дээрээ аяа сонсчоод утсан дээрээ рекорд тавьж лараа гэж тэгж байгаа тэрэн дээрээ бас үгээ наах тохиолдол бас байдаг. Тиймэрхүү. Бас одоо зарим удаа сонсогч нар бас өөрсдөө бас ингэ рэпер болох хүсэлтэй байгаа. Тэгэнгүүт нь яг чиний 7-8 жил яг үг бичих тал дээр яг за нэг ганц нэг час хийсэн зөвлөгөө өгөх юм бол юу зөвлөх вэ? Үгээ яаж сайжруулах тал дээр? Хүнд ер нь сонсож байгаа хөгжмөл амар чухал юм шиг байсан. Би ч одоо тэр 7-8 жил үг бичих байхдаа 7-8 жил No Mix гэдэг Номигийн хамтлаг тэрийг сонссон шүү дээ. Тэгээл угаасаа хүн ингээд сонсож байгаа юм амар нөлөөлд юм шиг үл. Тийм болохоор за тийм юм сонс гэж тулахгүй ч гэсэн юу яах хэрэгтэй. Сул үг ашиглахаа болох хэрэгтэй. Ингэсэн тэгсэн нөгөө мөг. Тэгвэл амар хурдан сайжирд юм шиг санагдав. Тэгээд зөндөө артистууд бас хэлдэг. Эхлээд одоо тэ сайн уран бүтээлч байх юм нь сайн сонсогч байх ёстой. Би бас энэ дээр сайн энэ дээр бас ер нь санал нийлж байгаа. Ягаад гэвэл одоо жишээ нь яг хипхопын ингээ мундгуудыг аваад сонсч үзэх юм бол тэгэл тэр чин нэгдүгээр аяын сонголт мэдж авч байгаа. Дээрээс нэмээд яг амар тиймтэй классик дуунууд авч үзэх юм бол тэгэл яг ингээл төгс өндөр стандарт тавьж байгаа өөртөө. Тий. Тэр бол өнөө. Чи бол яг К болон хэнийг гэсэн блэ? Инэрл гэсэн билүү? Нөгөө Satan Blessing хоёр хүндэлдэг артист гэдэг opposite К opposite гэж хэлсэн. Яг ингээд гадаадын хипхопоос чи ер нь ямар артистуудыг одоо тийм хамгийн их одоо хүндэлдэг вэ? Гадаадын артистаас би Орсоос гэх юм бол Miyagi-г хэлнэ. Тэгээд Японоос гэх юм бол J Soul Brothers гэдэг нэг хамтлаг байдیں۔ Тэрийг бас хэлдэг. Хүндэлдэг. Солонгос гэх юм бол би J Park-ийн студийнхэн AOMG тэднийг амар сонсдог. Сето орс хэлтэй юу? Үгүй. Миний ер нь ганц султал гадаад хэлнэ л да. Гадаад хэл. Вау, гэхдээ юу Miyagi-г дурдлаа те Miyagi NCP гэдэг бас манай монголчууд зарим хэлэх байхаа амар тийм бас хит дуунууд хийж байгаа.
J Park-ийг би бол мэдж байгаа харин тэр Японы чиний дурдж байгаа рэперүүдийг бол мэдгүй юм байна. Гадаадаар тэгээд рэп сонсоход ер нь бол ямар мэдрэмж авж байна? Хэлийг ойлгохгүй байгаа мөртлөө. Тийм хэлийг ойлгохгүй ч гэсэн сонсоход амар гоё штэ. Ялангуяа орос хэл, испани хэл хоёр миний бодлоор хипхопод бүр амар цогцсон хэл юм шиг санагддаг амар жоо хатуу хэлтэй. Тэгээд тэр хатуу хэл Мияги ингээд гоё зөөллөөд ивэн олоод тэр аянда уусгадаг. Тийм нь бүр амар гоё санагдсан. Тэгээд завч гэх юм уу да нэг хийж хагаад нэг орос хэл сурах юмсан гэсэн нэг хүсэл явт юм аа сэтгэл. Чи бол нэг Monster Live дээр бол ер нь дэлхийд топт гарна гэж байгаа. Тэгэхээр яг одоо чи дөнгөж 18 настай тэгэнгүүт нь гадаад хэл дээр дуу хийнэ гэж бодож байна эсвэл яг монгол хэллээрээ Монгол хэл дээр хийгээд давхар гэхдээ гадаад хэл ганц хоёр оруулна л та. Гэтэ цүм бүтэн гадаад дээр явахгүй гэж бодож байгаа. Тэгэхээр нэг л нөө Монголоос гарч байгаа гэсэн утга байхгүй ч юм санагдсан. Зүгээр гадаад Монгол гэх холио явуучвал илүү гоё санагдсан. Угаасаа гадаадд ч Америк хүртэл англиараа дуу идэг мөртлөө өчнө аюустай залуус од болоогүй. Тийм болохоор монгол хэлийг жоохон оруулаад гараа гэж бодож байгаа. Би яг өчигдөр нэг Казахстаны K-pop бандын тухай нэг нийтлэл уншсан. Одоо Kas pop гэдэг яг одоо Солонгосын K-pop-оос K-pop-ыг ингээ казак хэлээрээ яг ингээ дуулангууд бас амар содон яг дончтой сонсож байгаа байхгүй юу. Тэгээ би тэр сая яага хэлж ийн гэвэл бас манай одоо тэг хүүгийн жишээгээр бас манай монгол артистууд бас нэг ер нь боломж гарч ирээд байгаа л гэж харж байна л да. Одоо тэгээд ирээдүйд. Тий. Хамаагүй боломжтой болсон баг. Тэгээ улсын хэлний онцлог гэл амар чухал байдаг. Тэгээд Монгол улс тутгааргүй монголчууд амар авьяастаас нэгдэг. Угаасаа гарч явах уу. Харин гадаад хүмүүст ер нь монгол хэл хэрхэн санагддаг бол чи энэ талаар юу гэж бодож байна? Одоо чи сая хэлсэн шүү дээ. Испани хэл тэгээ орос хэл амар гоё тэгээ мэдрэмж филингтэй байдаг. Манай монгол хэл ер нь гадаадд хэрхэн санагддаг юм бол? Гоё санагддаг баг та. Би хэрвээ гадаад байсан бол монгол хэлийг сонсоод бас гоё. Монголчин бас нэг жоохон дуу хэллэгтэй гэж боддоо шүү дээ. Тэр нь бас гадаад ер нь бол гоё сонсогдох. Би одоо хаяа боддоо шүү дээ. Ингээл нөө Dota 2 тоглодог байхгүй. Тэн дээр Филиппин чүүтээ таарчингууд бас чихөвт хараад байгаа байхгүй. Тэгэл би ингээд зөрүүл өөг юм хэлэнгүүт дугаа болчих тээ. Тэрнээс нь бодонгууд нэг монгол хэлний гоё бас чихэн сонсголонтой л хэл баг. Тэгээ Сето цомгийн талаараа ярьж болох юм бол хідэн дуутай тэгээ хизээ цомгоо одоо яг ард түмэнд хүрэх вэ? Цомгийн талаараа л дууны хувьд бол нэг доотлолтой 10 дуутай. Тэгээ 10-аас дээш нэмэгдэж болно. Бид нэр ярьж байгаад болно. Ямар ч сан доотлолт нь 10 дуутай. Тэгээд цаг үеийн байдал дээрээс хамаараад корона эдэр ковид эдэр гайгүй болчих юм бол би нэг 7-оос 9 сарын хооронд ер нь бол цомгийн нээлтийг хийнэ гэж бодож байгаа. Цомгийн чи онцлог ер нь ямар байхаа? Ер нь ямар дур зурагтай байна? Цомгийн онцлогийг тэгвэл энэ яг цомгийн онцлогийг яг цаг нь болохоор гарга. Энэ дээр жоох нууц хിവэр үлдээ сонсогч. За тэгвэл нууцаар ингээ үлдэх юм байна. Нууцаар үлдээ. Тэгэд ингээ чиний уран бүтээлийг ингээд сонсч үзэх юм бол зарим одоо тийм маш тийм бас хүнд сэдвүүдийг ингээд хөндөгддөг. Жишээ нь одоо нэг Монголын одоо зарим одоо нийгэмд бас болж байгаа юмнууд чиний үгэн дээр бол гарч ирж байгаа. Чи ер нь манай Монголын одоо Монголд чиний нүдэнд ер нь Монголд одоо ямар шийдэх ёстой асуудлууд байна чиний хувьд бол? Миний хувьд бол би угаасаа нэг жилэн хууль нь амар муу орчин санагддаг шүү дээ. Ерөнхийдөө би бас ер нь бол эрх мэдэлтэй мөнгөтэй хүн байх тусам ерөнхийдөө хэрэгээс мултрахад нь илүү амар байд юм шиг байгаа. Авилтгал хэдэргээл. Би бас энийг өөр дээрээ бас үзсэн аахгүй.
Би яг 7 жилийн өмнө, одоо бараг 8 жилийн өмнө машинд мөргүүлж ирсэн. Тэгээд би зүгээр л хашаандаа зүгээр тоглож ирсэн. Тэр үеийн ойл санамж надад байдгүй л дээ. Зүгээр хашаандаа тоглож байгаа л нэг сэрсэн имлэг сэрсэн. Тэгээд юу бас яасан гэсэн чи хашаан дотроо тоглож байхад гаднаас согтууж олооч хурж ирээд намайг дайрсан. Тэгээд тэрний ачаар би ингээд биенийхээ бараг ихэнх ясыг хуглаад нүдэндээ оёдтол тавиулаад тэгээд би бүр ингээд тэг чин 5 дугаар ингээ хөвгт заяа бүр. Тийм жоох хөвгтийг тэгээд ингээд дуу тэгснэ хашаан дотор нь орж дайрчаад нөгөө хүн бүр яахчгүй явцсан аахгүй. Тэгээд энэ над бүр амар хүнд санагдаад тэгээд сүүлийн тэр даавн дээр хүлтэй 3 удаа гээд нүдний сар үгээ тэр нь бас нэг тийм болчихсон. Тэгээд ерөнхийдөө бол Монголыг бол хуулийн амар л муу санагддаг. Тогтолцоо байхгүй. Тэгээд миний бодлоор нөгөө дээшээ гарч ирж байгаа хүмүүс жоохон цензуртай баймаар л юм шиг санагдав. Зөө. Би бас яг ёо жоохон бахта Porsche-то бас машинд мөргүүлж ирсэн. Тэгээд одоо энэ нэг миний хамар жоохон тийм ёо мөрий байгаад байгаа. Ягаад гэвэл нөгөө би нэг 6 настай байсан юм аа. Манай ингээд ах яг намайг ингээд улаан гэрлэнэ зогс гэж өнгөт нь би сонсоогүй ингээд гүйцсэн чинь машин намайг мөргөцсөн байхгүй юу. Тэгэхээр яг чамайг бас ойлгож байна. Тэгэхээр яг ингээд энэ дур дүргийн амар муухай ахгүй ягаад гэвэл ингээд нийт дүгж байгаа мессеж нь гэвэл тэ хүн болгон хуулийн одоо ардчилсан нийгэмд ажиллаж байгаа хүний эрх тэгш гэж байгаа. Гэхдээ бол яг Монголд бол ялангуяа тийм бол байдаггүй. Байхгүй гэж боддог. Тэгэхлээр би сүлд торгуулсан бохгүй юу? Нөгөө гэртээ дуугаа хийж агаад манай хөрш намайг би жоо хорилцсан юм шиг байгаа. Тэгээ манай хөрш цагдаад утсан. Тэгээ би цагдаад нь ингээд торгуулад 150,000-аар торгуулад тэгээд 150,000-аар торгуулсан чинь тэр цагдаа хамгийн эвгүй надад нөөтийн тэр нэг цаг торгуулсан баримт өгдөн штэ. Тийм баримт өгөөгүй миний 150,000-ыг авснаг кармалаад аха тэгээд би одоо надад юу өгөхгүй бах таа гэж бодвол тэгээл өнгөрс. Тэгээд тийм зарим гэхдээ сайн цагдаа нар байгаа л гэхдээ бас зарим тиймэрхүү хүмүүс бас байдаг. Тэгээд тийм болохоор нэг хууль чанга явах хэрэгтэй юм шиг санагдчих шүү дээ нөгөө тийм. Хуулиар тэгээд яг ингээд тэгэхээр одоо ер нь чиний сэтгэлзүүд ер нь хэр ингээд нөлөөлсөн. Би бол одоо жишээлбэл би 3 удаа машины осолд орж исэн. Тэгээд одоо би ер нь машин барихаас айдаг байхгүй юу? Ер нь машин барихгүй ерөөсөө барьдаггүй. Нэг тийм айцтай байгаад байдаг. Чамд ер нь сэтгэл зүйч чинь ер нь хэр нөлөөлсөн бэ? Би тэгээ 5 дугаар анги тэгээд мөргөснийхэн дараа бараг би 3 сар гаруй замаар гарч чадаагүй. Ногоон гэрэл асцсан байсан ч гэсэн. Тэгээд одоо хүртэл би ингээд одоо машин барих гайгүй л дээ нөгөө гадуур ингээд дугаа муугат явдсан шүү дээ. Ерөөсөө тэгж чаддаггүй. Амар айгаад. Одоо хүртэл тэр нь одоо ингээд класстай. Бэт шүү дээ. Тэгээс ингээд дугуй унж байгаа хүмүүсийг ингээд харангуут нь биеэр амар яадаг шүү дээ нэг. Ялангуяа тэр тусмаа Монголд те ямар ч дугуун зам байхгүй машин донд. Тэр дуун замыг тэ явган хүний замыг ингээд багасгаад тэгэнгүүт нь яг төв хэсгүүд дээр ногоон будгаар ингээд будаад зүгээр будгаар будцсан те. Тийм ээ тийм. Бас дугуун зам юм да бас тийм байна. Байга замтай байна Монгол. Би одоо ингээ 30 нас хүрж байгаа чи одоо 18 настай. Миний бас асуух гэдэг зүйл вэ гэвэл энэ чиний нүдээр одоо миний болон дээдлийн үед ер нь одоо чиний үеийн одоо үеийнхнийг ер нь яаж харж гин эсвэл зөв арчиж гин үү ойлгож гин үү? Миний бодлоор дээдлийн үеийнхэн одоо хүмүүс ингэдэж штэ нөгөө тэдэн оныхоо өгчүүл гээл 80 80 оныхан. Миний бодлоор 80 80 оныхан жоохон гэхдээ залхуул байсан юм шиг байгаа. Гэхдээ бол хүмүүжил тал дээр бол амар л санагддаг штэ гоё. Яг хүмүүжилтэй. Одоо манай үеийнхэн бол сайн хүмүүс байгаа л та. Гэхдээ дийлэх нь бол угаасаа жоохон хүмүүжлгүй юм санагдчихна.
арай буруу үссэн ч юм уу. Одоо дээр үед чинь ингээл би байгаагүй л гэхдээ ингээ ах нарын ярианаас сонсонгууд орцонд ах нар тамхи жоохон бахта тамхи татж агаад хүн орж ирэнгүүт утаагаа үлээгээл тамхиа даалт хийгээл явдаг байсан. Тэгээд одоо болохоор тэгэл манай уугийнхан надаас дүү хүүхдүүд хүртэл тэгэл бүр ингээд өөрийнхөө өвөө шиг үнэ яаж тамхи тамхи татж жоох хүүхдээ яаж тамхи татал. Тийм байгаа. Тэгээд мэдлэг боловсрал дээрээ ч яг угаасаа цагийн ирэхээр илүү болсон л та. Тэгээд миний харж байгаагаар суур хүмүүжил аим болсон. Тэгэхээр энэ бас юу хүмүүжлэн би бас нэг юу оныг онцлог вэ гэвэл яг 90-ад оны үед чинь ингээ Монголд ингээ ардчилсан нийгэм рүү тэ социалист нийгмээс ардчилсан нийгэм рүү ингээ шилжсэн. Тэгэнгүүт нэг 90-ад оноос яг за нэг 99 он гэж хэлчихье. Тэр үеийн одоо бидний үеих нэг тийм хэцүү байдалд өссөн. Ягаад гэвэл одоо тэ ганцхан 8 ажилгүйд л эдийн засгийн хямрал одооны яг тийм корона болж байгаа үе чиг адилхан тийм хэцүү үе байсан гэж хэлж болно. Тэгэнгүүт нь тэнцээ чинь бас зөндөө олон хүнд асуудлууд байгаа. Тэгээ би өөрөө сэтгэл зүй бас сонирхдаг. Тэгээд чамайг бас сэтгэл зүй ярих гэхээр одоо амар гоо санагдсан. Ер нь Монголын сэтгэл зүйн асуудлуудыг чи юу гэж хардаг вэ? Монгол хараал ийцэн сэтгэл зүйн асуудалд анхаардаггүй бас ард түмэн санагдсан надад. Тэгээд бүр эцэгийнх нь хүртэл бүр ингээд би сүүлд нэг мэдээ унсан бохгүй өмнө жил хаа. Монголчууд эрэгтэй хүмүүсийн амиа оролтоор дэлхийд нэгт орж исэн. Энэ худлаач магадгүй баг үнэн бахаа. Яагаад тэгэхээр угаасаа эрэгтэй хүн Монголд баг эр хүн болж төрсөд нь үүлийн өрөм хайшин бүр тэгж ханддаг хүмүүс хүртэл байждаг. Жоохон багт хүртэл ингээл жоохон байж байгаад эрэгтэй хүүхэд бүдрээд унна штэ. Жоохон хүүхдээ 2 3 настай. Тэнгүүт ээж нь эрэгтэй үеийн уйлдгүй эрэгтэй хүн уйлж болдгоо. Тэгэл хүн адилхан хүн штэ. Тэгээ эрэгтэй ч гэсэн адилхан бас зүрх сэтгэлтэй. Тэгэл нэг жоохон хямрамаар үе вэд штэ. Тэгэл би ингээд жоох юм байна гэх та чи битээ охин шиг шалчганаа гэдэг. Эр хүн шиг байл та. Эр хүн шиг байл та гэл. Тэгээд нөгөө хүн бүр ингээд за би нэр юм хэлчихвэл би нэрээ охин шиг шалчганаар болчих юм болов гэж бацаараагаад нөгөө хүнтэй ярилцахгүй. Тэгээд нэг сэтгэл зүйчдэр очингүүт би чинь сэтгэл зүйчээр очих хүн биш тийм доошоо орчин гээл. Тэгсээр агаал бүр бачуурсараа депрессэнд ороод атг сүлд нь амиа ордолт гэдэг нэг зам байгаа. Тийшээл баг амар яваад байгаа шүү дээ. Тэгээд одооноос ер нь эрүүл мэндээсээ илүү сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарчвал сэтгэл зүй чинь хамаг өвчтний их үүсвэр гэж боддоо шүү дээ. Би бол яг наад дээр чинь бас санал нийлж байгаа. Тэгээд би яг ингэж юу гэж хараад байсан. Өнөөдөр бас тэр талаар юу бодсон юм. Одоо нэг хүн ингээд зүгээр бодъё л доо ингээд дэлгүүр дээр ингээд очлоо. Тэгэнгүүт нэг худалдагч нь ингээд муухай зан арга шин гаргалаа те нэг уцаа оролдоо тэгэл. Тэгээ авах юм бол аваач те авахгүй юм бол зайлаач те гэдэг нэг тийм хандлага өгдөг штэ те зарим худалдаач нарт. Тэгсэн чинь тэр хүн тэрэн дээр нь одоо юу одоо те уурлаад гэртээ очингуудаа гэрийнхэндээ одоо уураа гаргана. Нөгөө нэг стрессээ. Тэгэнгүүт нь тэр хүүхэд нь юм уу дараа ч үнэн тэгээд маргааш нь одоо тэ нөхөр нь ч юм уу ажил дээр очиод ингээд яа тэгэнгүүт нь энийг ингээд яг нөгөө юу энерги шиг ингээд амжаад байгаа байхгүй дээ хүн болгоны хувьд. Тэгээ энийг таслахын хүнд таслахын тулд хэрэг энэ гинжин хэлхийг ингээд тасалчих юм бол тэгвэл яг бүр нийтээр амар том нөлөө үзүүлэх байхгүй дээ. Нэг хүн хэрвээ яг энийг ингээд зогсоох юм бол тий. Одоо чи нөгөө баахан шүдэнснүүд тавьж агаад нэгийг шатааж агаад голоос нь нэгийг суглаа авчвал дараагийн шүдэнд чадахгүй шүү дээ. Тэрнтэй амар адил. Нэг хүн тэгэхэд бас эрэгтэйчүүд дээр юу нэг анхаардгүй байж байгаа тал байгаа. Ер нь бол тэг эрэгтэй хүн одоо жишээ нь миний одоо дээдлийн үеийн эрэгтэйчүүд ер нь яадаг вэ гэвэл ингээд юмаа ингээд хадгалаад байж байдаг. Тэгэнгүүт нь яг ингээд нэг тэ зүрхний нэг андууттайгаа нэг ганц жил уунгуудаа тэгэнгүүтээ тэрийг нэг уйлал ч юм уу нэг тэгэл нэг гаргах. Тэрнээс бол яг эрүүл үедээ бол хідэж тэхгүй. Тийм. Яг нэг арх уунгуудаа л тэгэл яг бүх юм гаргах тийм нэг тийм юу боломж гарч иж байгаа. Тэр нь амар ер нь эрүүл биш байгаа. Ягаад гэвэл хүмүүсийг архичин болгож байгаа. Дээрсмэд эрүүл байгаа үедээ бас өөрийнхөө асуудлуудаа хүнтэй сайн найзтайгаа ч юм слотны хүнтэйгээ ярилцчих юм бол тэр чин
нөгөө юу боловсруулаагүй хоолыг дотроо хадгалаад байгаа юм шиг тэгэнгүүт нь тэр чинь ингээд дотроо ингээд ялдраал ингээд муудаал байгаа. Тэгэнгүүт нь тэрийг ингээд гаргаж юм бол хүн чинь илүү те илүү ачаа үүрхгүй ингээд илүү чөлөөтэй амьдрал гэж би харж байгаа. Тийм тийм. Угаасаа тийштэй. Тэгэл нөгөө эр хүний нүлмэс үнэтэй эр хүний нүлмэс ховорхон гардаг тэр нь үнэтэй мүнтэй. Хуцал та зүгээр өөлөл та. Тэгэж хэлмээр бүр санагдчих та. Тэгээ зүгээр өөлөл та. Болно штэ эр хүн ч гэсэн өөлж болно ш. Тэгээд угаасаа нөгөө аргагүй ах л та нөгөө хідэн ингээд үе дамжаад баг 3 4 үе дамжаад тэгээд эмээгийнх нь эмээ тэгээд эмээд нь тэгэж хэлж ирсэн. Эмээ нь ээжд нь тэгэж хэлж ирсэн. Ээж нь одоо тэр нь тэгэж хэлж байгаа. Хэцүү л ахaltaа арилгах гэд. Гэтэ бас арилгахгүй бол болохгүй нэг. Сето ер нь өөрийнхөө сэтгэл зүйдээр ер нь чи хизээ анхаарч эхэлсэй тэгээд ер нь өөр дээрээ ер нь яаж ажилладаг вэ? Би өөр дээрээ би одоо нэг уур бухимдал нэг гониг мөнхтэй байх юм бол би шууд унтчихдаг. Өдөрч байсан хамаагүй. Тэгэл унтаал сэрэнгүүт зүгээр л алцсан байд шүү дээ. Ямар ч асуудал. Амар хэцүү асуудал гэсэн чинь унтаал сэрэнгүүт ингээл за зүгээр гээл тэгэл зүгээр болцсон байд шүү дээ. Тэгээд миний нэг аргал юм шиг байгаа. Тэгээд сэтгэл зүй гэх юм бол би хүнтэй ингэж ярилцах тууштай. Тэгээд өөр дээрээ бас нэг анхаардаггүй юм. Угаасаа би надад хүн анхаарал би ингээ баярлсан. Тэгээд би өөр дээрээ ихээс илүү нөгөө өөр хүмүүстэй найзуудаа андаа надах ингээ гэл тэгж хилдэг тал юм юмсан гэсэн бэ. Зарим уран бүтээлчид ингээд дуу хийхдээ яг тэр дуу хийх процесс нь одоо яг тийм сэтгэл зүйн засал маягийн байдаг гэж хэлдэг. Чи энэ талаар юу гэж бодож байна? Надад бол нэг тийм байдаг. Би дуу хийгээд ямар ч мэдрэмж авдаггүй. Гэтэ зүгээр гоё л байд. Гэтэ тэрнээс биш одоо нэг эмо дуу хийж явах таа би ингээд ингэчлээ. Ерөөсөө тийм мэдрэмж надад бол байхгүй. Би зүгээр дуу хийх гоё, ямар ч дуу хийсэн надад гоё тийм л мэдрэмж байгаа. Тэрнээс биш нэг сэтгэл засал. Миний хувьд бол нэг тийм байхгүй. Чиний хувьд тийм юм байхгүй. Окей. Тэгээд яг стрессгүй амьдрахын төлөө ер нь бас яаж ер нь өдөр тутамд кайф авдаг вэ? Тоглолт шүү дээ. Амар их тоглолдог. Ер нь бол 7 өдрийн 24 цагийн бараг нэг 10-т нь тоглолцдог хаа. Одоо бол яг тэгж. Ямар тоглоом тоглож байна? CS:GO. CS:GO, хаяа Dota гэл. Энэ хоёрыг л голчлаа тоглож байгаа. Ер нь CS:GO-оос ер нь тоглох гэж тоглож гинөө эсвэл бас зоригтой тоглож байгаа юу? Зүгээр хөгжилтөө байлгах гэж цагаа зугаатай өнгөрүүлэх гэж тоглож байгаа. Би дуу ихээс өмнө бас нэг хальт жоохон бахта баг маг гээд жоохон бахта чиж нэг 3 4 жилийн өмнө баг магнын гэж явдаг байсан. Тэгээ тэр мөрөөдөл хаяад одоо бол зүгээр зугаа гарах гэж тоглож байгаа. Би яг ингээд 100 ингээд Монголд амралтаараа ирж явах үед манай үеилүүд ерөнхийдөө PC-ний газарлаад агуулж байгаа л тэгэл CS Counter Strike тоглодог байсан. Тэгэл 1.5 мав гэж мэгэл. Тэгээд чамд ер нь CS:GO-ийн тоглоомын яг онцлог нь юу вэ? Ягаад ингээд хүмүүсийг ингээд татаж чадчихэв? Тэр тэгэл 1.6-тай холбоотой байх. Тэгээд хоёр дахь нь болохоор амьдралтай арай ойрхон санагдаж байгаа шүү дээ. Буу шилэнтэй те. Бус тоглоомнууд ойлгох ч амар. Одоо ингэ Dota тоглож байгаа гоо Dota үзэнгүүт одоо энэ баатар ийм скил авахгүй бол ингэн ийм скилийг ийм айтнаар хаана маань CS:GO бол тийм байхгүй. Буу авлаа буудвал хөхөнд алдвал өөрөө хөхөн гээл. Амар ойлгомжтой зүгээр л амьдралтай ойрхон болохоор. Тэгээд бас 1.6 тоглодог хүмүүс ч байгаа. Зөв. Би өөрөө ер нь бол нэг тоглоом ерөөсөө тоглоогүй нилээн удаж байгаа. Олон жил болж байгаа. Яг 10 жилд байхдаа нэг Red Alert 2-ыг нэг тоглож исэн. Ра. Тийм. Тэгээ нөгөө юуны зөвлөлтийн холбоо байх байсан нэгэнгүүд нь Tesla Coil тэрийг барайл тэгэл
Тэр надад амар юм сонс. Дом мөн ч гэсэн амар гоё. Аа. Тэгээ Монгол ирэнгүүт нь тэгэл манай нэг үеэлсэл нөгөө хамт найз нар бол тэгэл Dota энэ Dota ингэж тавил би тэгэл хаад суугаал тэгэл заримдаа хамт тэгээ PC-н дээр хонж үзчихсэн бол. Гэтэ бол би ерөөсөө тийм тоглоом тоглолтгүй төрлийн хүн л дээ. Илүү ном унших дуртай. Аха. Чи ингээд үг бичгтээ ер нь ном уншаад тэ урам ер нь авдггүй фил нөгөө яг ажиллах дуун дээр ажиллах үгэн дээр ажиллах дээр Би нэг ном уншдаггүй. Би ном уншаас илүү кино үзчихийг амар боддоо шүү дээ. Кино ч гэхдээ угаасаа номны тийм зохиолоор явдсан шүү дээ. Аа. Надад илүү цаг юмд юмс санагддаг. Тэгээд кино үзгээл амар гой санагддаг. Тэгээд одоо ингээл юу ч химээрээ гинт ингээд хаяа Facebook дээр ухчаангууд бүр нэг дээр үеийн зохиолчтэй нэг дөрөв мөр шүлэг гараад ирдэг хөөх. Тим имийг хараад ямар гоё бичсэн бэ тэргээл. Тэгээл нэг ч санаа авч маа. Ирэхэд бол кино л үздэг дөө. Тэгвэл чиний хамгийн дуртай топ 5 кино яг юу яг энийг бас үзэгчид бас асууж исэн. Топ 5 кино. Би цуврал нэрлэж болох байхаа. Болно. Цуврал үзт юм дөө. Би нэгт гэх юм бол би The Originals гэдэг кино байгаа. Цуврал байгаа. Тэгээд хоёрт гэх юм бол би юу гэлнэ? Titanic-ийг гэлнэ. Гуравт гэх юм бол Peaky Blinders гэдэг юу байгаа. Цуврал байгаа бас. Дөрөвт би Legend Tom Hardy-гийн тоглосон Legend гэж нэг кино байгаа. Legend-ийг хэлнэ. Тэгээ тавд гэх юм бол одоо энэ дэр чинь оруулахгүй бол кино чинь тавд гэх юм бол тэгээ Доктор Хүүгөөч бас нэг цуврал гэдэг юм аа. Тэр мэрийг би нөгөө голчлон гэр бүлийн хүч байдаг штэ. Нэг хүн ингээл гол дүр нь биш гэр бүлээрээ гол дүр гэр бүлийн хүчийг ингэж харуулдаг. Тиймэрхүү кинонууд их үзэх дуртай. Чам тэгвэл The Incredibles гэдэг юу анимашн таалагддаг уу? Юу лээ? Нөгөө Pixar-ын хоёр супер гэр бүлөө. Супер гэр бүл ингээл аав нь те. Тийм. Тэрийг бас жоохондоо их үздэг байсан. Ерөнхийдөө гэр бүлийн юу н гэр амтай. Таар тэг гэр бүлийн тийм хөл юм амар үздэг юм дөө. Одоо тэгвэл гэр бүлийн сэдвээс ингэ жоохон өөрийн асуулт асуучих. Мегатай яаж танилцж исэн бэ? Танд хоёрын танилцсан төв. Мега ахтай ярьж байгаа одоо жилийн 2 жилийн өмнө яг нэг танилцж ирсэн юм аа. Би тэрнээс бол мэдэн заадах чинь тэгэл сонсдог байсан шүү дээ. Тэгээд танилцсан гэх юм бол 2 жилийн өмнө би нөгөө дээр ингээд Go тоглож сууж идэх байхгүй гэртээ. 2 жил өмнө төлжсэн чи Facebook-ийн нөгөө пэйжийн чатаар мегмарт орж гүйжэр гант тулаг гээд нэг хүн бичсэн байсан байхгүй. Тэгээ мега ах байдیں۔ Би тэгээд байна өнгөт нэг худлаа аккаунт авах гэх нэг тоогоогүй. Тэгээд нэг цаг магийн дараа Go тоглож суучаад дахиад яг ингээ профайл руу нараад үзсэн чинь нэрээ мега ах байж дээ. Тэгэл байна гэдэг артист чамаа ингээ сонслоо ингээ мэдлээ. Тэгээд бит хоёр нэг уулзах болоод тэрнээс хойш нэг 7 сарын дараа нэг уулзсан баха. Мега ахын хүүхдийн зоогийн студи дээр. Тэгэл анх уулзаад чоконд ороод нэрээ зогсож идэв тэгэл. Намайг харчаал амар наамх юм бэ гэж. Би анх уулзахдаа би тэгэл тийм. Би угаас тэгж хэлээлээ мэдчихсэн. Намайг ямар наамх юм бэ. Тийш танилцж ирсэн. Тэрнээс хойш тэгээд 2 жил өнгөрсөн шүү дээ. Зөв. Гуруулаачин бас нөгөө ноднон 11 сард нөгөө нэг тоглолтын дээр хамт явж ирсэн шүү дээ. Тий тэрийг сая санацглаа. Тэгээд ер нь манай мега хэр ментор вэ? Ер нь бол ингээд артист тал дээр ингээд илүү
илүү хөгжихэд хэрэг зөвлөгөө өгч ээ. Цаад чи артист тал дээрээ ч өгдөг. Тэгээд ерөнхийдөө бол артист гэхээс илүү нөө хувь хүн талаас нь надад их зөвлөгөө өгч шин. Ханда одоо наатах ингэ би тэгэл өмнө жил бичижсэн. Тэгэл хаа одоо ингэ яах вэ яах вэ би ерөөс дуу чадахгүй байна хаа. Би ер нь авьяас хүн болоод тэрийг гүтэл. Чи битээ дийч юм. Тэгэл ерөнхийдөө хувь хүн талаасаа амар их надад ингэ зөвлөгөө өгдөг. Артистаар сугаасаа бол зөвлөгөө өгөн тодорхой. Тэр зөвлөгөөнөөс үнэтэй надад бол төв хүний дээр өгж байгаа зөвлөгөө их үнэтэйс нэг. Дөршин тэгэл хамт байхдаа тэгэл маазар штэ. Харин тийм билээ. Мапе бүг би яг сая үзлээ. Та гурав бол сайхан маазарч илээ. Тийм маазрах нь угаасаа юу гэдэг штэ. Амар олон удаан жил бүр ингээд 10 гаруй жил найзалчаад амар хол хөндий хүмүүс байдаг. Тэгээ танилцаад нэг 2 цаг болцсон мөртлөө амар нэг ойр хүмүүс байдаг шүү дээ. Нэг явахтай нэг тийм их биш. Яг тийм байдаг юм аа. Би чинь зарим одоо бүр амар олон жил таньж байгаа хүмүүстэй ер нь тийм нэг тийм дотны харьцаа байдаг. Тэгсэн мөртлөө яг чиний сая хэлж байгаа юм шиг нэг тийм одоо танилцаад удаагүй мөртлөө бүр нэг тийм яг ингээд яг ингээд болж идэг хүмүүс байдаг. Нэг долгионоор одоо юу ойлголцдог. Тийм үгсгээс байд юм шиг үлээ. Сонирхол нэгтэй ч гэх юм уу? За. Сонсогчдынхаа асуултуудыг сонсоход ер нь бэлэн байна уу? За бэлэн билээ. За байж гараа. Би түр гис усаа ит. За усаач. Би ер нь бол бүх асуултуудыг бол асуухгүй. Ягаад гэвэл зарим асуултуудыг асуух шаардлагагүй гэж би бодож байгаа. За. Эхний асуулт. Сето ямар охин сонирхдаг вэ? Би нэг хүнтэй аятайхан харьцдаг бол тэгэл ямар ч хамаагүй дээ. Гэтэ биеийн одоо би гадаад төр хаяа ингээд жоохон махлаг охин хараад ямар гоё охин бэ гэж бодлоо. Хаяа бүр амар тонхоо охин хараад ямар гоё охин бэ гэж бодлоо. Бүгдэнд нь л дуртай шиг аа. Бүгдэнд нь нөө? Тий. За махлаг болон тонхоо аль охтууд нь ер нь боломж байдаг юм байна. За юунаас хамгийн их ирж хүч авдаг вэ? Би гэр бүлээсээ л амар их ирж авдаг шүү. Дүүнээс 3 дүүсээ. Фэнүүдтэй ямар нэр өгөх вэ? Тэрийг за энэ дээр би нэг хэлчихье. За. Миний ганц суултаал би нэр өгч юусоо чаддгүй. Дундаач тэр альфа нэг юмд. Тийм гэж юу? Тийм би амар хэцүү шүү. Дууны нэр өгөх дуу ийгээсээ илүү хэцүү санагддаг надад. Харин болохоор фэний нэр мэр гэхээс бодглох гэж байгаа нэг өдөр өглөх. Эвдэрхий хүмүүс гэхгүй юм уу? Үгүй ээ. Хамгийн их хурцлдаг зүйл. Хамгийн их хурцлдагт бол өрсөлдөгчнөр л юм да. Одоо адилхан дуу хийж байгаа хүмүүс. Дуу хийж байгаа хүмүүсийн хийж байгаа гоё дуу. За. Чи ер нь шинэ үеийн артистуудаас ер нь хэнийг ер нь сонсдог эсвэл хэнийг одоо амар чадвартлаг гоё дуу хийж ингэж хэлэх үү? Шинэ үеийн артистуудаас хэм бол ерөөхдөө бол Си байна. Араас нь тэгээд манай нэг Сней гээд нэг залуу байгаа. Сней 01 бас нэг тийм нэг залуу байгаа. За 3 дахь нь хэм бодол. Ерөөхдөө амар мондог болцсон. Тэгээд vacation гээд бас нэг залуу байлээ сүүл. Vacation. Тийм.
За өөрийгөө хэр романтик гэж боддог вэ? Ямар ч романтик биш байгаа. Би нэг амар ичимхий болохоор романтик шах. Зөвхөн миний дуу романтик байдаг гэж хэлээч. За зөвхөн миний дуу романтик. Marvel-ийн аль баатар болох уу? Доктор Стрэндж. Төсөөлөн бодох чадвараа 1-10 хүртэл үнэлвэл 10 гэж бодож байна. за sunset or sunlight гинэ. За. Sunset. Sunset. Тэгэхээр ер нь хэдийн үед явж унтдаг вэ? Жохон Юу л одоо нэг үүрийн 5 мав гэж унтчих. чи бол шар шуул юм байна да. Тэ. Гол тоглоалах. За. За сэт одоо бас урлаг хүлээж аваад сайхан ярилцсанд баярлалаа. Тэгээд цомгийн нээлтэн дээр нь одоо уулзъя. Тэгээд цомгийн үйл ажиллагааны ер нь амжилттай байгаасай гэж ерөөй. Тэгээд хурдан гараасай. Сайн сайхан бүхний үсгий сэт. За өжи оруулсанд баярлалаа. Тэгээд бүгдээ эрүүлийн маска сайн зүгээд өчн золон битээ тасаараа баяртай. За баярлалаа. Энэ дугаар сэт байлаа.